Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөн төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бол 6 сарын 23-ны өдөр байгаа. Хүйтэн өдөр. Гэтэ бид нар нэг ийм төлөгийг энэ өглөө бодъё гэж надад бол бодогдлоо. Та муу юм хийгээгүүдээ харамссан удаа байгаа юу? Сонирхолтой асуулт аваад муу юм хийгээд харамсдаг тий. Гэхдээ зарим хүмүүс муу юм хийгээгүүдээ харамсаад яваад идэг. Хэд хэдэн тийм тохиолдол бол таарчсан тэгхвэсээ ингэхвэсээ гэж. Тэгвэл өнөөдөр Хермоны шүүдрийг та сонсоорой гэж хэлмээр байна. Бас сонсоорой гэж бас хамт уриалмаар муу юм хийгээгүүдээ хамсаж яснаа гэж. Сонирхолтой байна. Маш сонирхолтой. Бас асуултаа ойлгох гэж хэсэг гацлаа. Яг зөв сонсоо гэд. Тэглээс сонсож байгаа сая пастрын асуусан асуултыг бас сонсогчд маань бодож байгаа. Тэгээ бас сонсохыг хүсэж байгаа хэн нэг бас та меншн хийж уриалж болно шүү. Тэгээд Хермоны шүүдрэ өглөөний хөтөлбөрийг сонсож байгаа танд маш их баярлалаа. Дараа нөхөд сонсдог та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. Энэ өглөө бас миний хувьд хуваалцмаар байгаа зүйл гэх юм бол Тимот номон дээр гардаг те итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн буюу бид нар яг одоо байгаа тэдгээр бүхэл зүйлстэй сэтгэл хангалуун байх биднэрт идж байгаа хоол хүнс өмсөх хувцас амьдрах орон гэр байгаа л одоо энэ зүйл маань өөрөө бидний сэтгэл хангалуун байх, амар тайван байх, талархах дээр шалтгаанууд шүү гэдгийг энэ өглөө бас онцгойлон танд сануулъя. Тэгээд та ямар ч нөхцөл байдалд байж магадгүй. Тэгтээ та сэтгэл хангалуун байгаараа эзэн талархаараа үргэлжлүүлэн таны тэр залбирлын хариултууд, таны эзэн дотор өсөж байгаа. Эзэн дотор хэрхэн одоо тэр хичээж байгааг чинь эзэн харж байгаа шүү. Тэгээд үргэлжлүүлэн бас сэтгэл хангалуун байсаар байгаараа гэдгийг бас дахин сануулж хэлмээр санагдсан. Тэгэхээр товчхон тайлбар хийхэд сэтгэл хангалуун тэнгуут ихэнх хүмүүс ерөн тарина. Яаж сэтгэл хангалуун байхыг гэдэг юм бэ? Наад таны ингээд голоод байгаа. Таны ингээд сэтгэл хангалуун бас байгаа тэр зүйл чинь тань хүмүүс өрөөдөл баг. Яг үү тэгээд таны огт танихгүй хүмүүсийн өрөөдөл ямар байх нь хамаагүй шүү. Миний мөрөөдөл аав ийм биш гэж бодож байвал та хизээ нэгэн цагт тэр өнөөдөр өөрийнхөө хүсэж байгаа мөрөөдлийн төлөө юу хийсэн бэ гэдэгтээ өөрөө л хариуллаа л гэсэн. Тэгээд оройтойгоо. Дахиад ийм байдал дахиад нэг өдөр ингэж хашгирахын тулд та өнөөдрөөс өөрөө л эхлэх хэрэгтэй л болно да. Эзэн харж байгаа шүү дээ. Тийм. За тэгээд гайхалтай өглөөг бурхан бидэнд өгсөн байна. Тэг хамтдаа эзнийг бас магтан алдаршуулъя. Тэгээ та байгаа газраа, ажил дээрээ, гэртээ, машиндаа байгаа газраа үнэхээр бурхныг магтаарай. Тэгээ бурхан бол магтаалыг авах зохистой нэгэн. Тэгээ хамтдаа эзэн бурхнаа магтцгаая.
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Колосай 3 дугаар бүлгийн 12 дугаар ишлэл. За тиймээс Бурханаас сонгогдсон ариун хийгээд хайрлагчдын хувь та нарыг өрөвч зүрх сэтгэл энэрл даруй зан төвчээрийг өмсөө гэж хэлсэн байна. Тэгэхээр эндээс эзэн бидэрт нэг юм маш чухал зүйл хэлж байна. Та нар сонгогдсон ариун хайрлагчсан гэдэг гурав хэлж байгаа. Харин биднэрт 3 зан чанарыг бай гэж хэлж байна. Та нар өрөвч, өрөвддөг, энэрдэг, даруй энэ 3 зан чанартай байх хэрэгтэй гэж. Харин энэ 3 зан чанарыг төвчээрээр өмсдөг юм а гэж хэлж байгаа байхгүй юу? Дөрөвдөх нь төвчээр биш, харин энэ 3-ыг төвчээрээр өмсдөг гэж хэлж байна. Тэгэхээр өрөвдөх, энэрх, даруусах энэ 3 гуруула төвчээр шаарддаг гэдгийг та нар мэднэ. Тэ? Өнөөдөр бид нар хүмүүсийг өрөвдөх. За яах вэ гэдэг. Хүчтэй, чадaltaй, боломжтой үед бол хүнд бол за яах вэ? Надад хохирол учрахгүй юм чи ингээд хэдэн төгрөг өгөх ч юм уу те. Надад нэг хохирол учрахгүй юм чи ингээд нэг хуцсгонор ч юм уу ингээд тогтоолох ч юм уу те. Ийм байж болно. Гэтэл яг таны нэг монголчууд яадаг. Хоолоод тулна гэдэг шиг танд өөрт чинь хэрэгтэй, танд өөрт чинь шаардлагатай, танд өөрт чинь өөр туслах хүмүүс байж байгаа үед зэрэгцэн орж ирээд. Тийм үү? Танаар хайрлуулах гэж, танаар өрөвдүүлэх гэж те. Таныг ингэж өөрийнх нь төлөө явж ясан замаасаа гарч иж тэрнтэй ярьж одоо тэмцэжсэн зам дээрээ зогсож тэнд анхаарлаа хандуулахыг шаардж байгаа хүмүүс бидний амьдралд орж ирнэ. Яг энэ үе бид нар төвчээр хэрэгтэй. Өнөөдөр Германы шүүдэр эхлэх үед би Омигоос асууж байна. Муу юм хийгээгүүдээ харамссан удаа байгаа юу гэж. Бид Христэд итгэдэг бид нэр гэрэл гэгээтэй зүйлийн талаар дандаа ярьж яваад гэрэл гэгээ бүүдгэр урамгүй хэцүү хүчгүй идэхгүй болсон тэр газар руугаа дахин харж очих болгонтой тэнд гэрэл асаах хүч байхгүй. Тэнд хайр их, энерги тэр асуудлуудыг зогсоох одоо хөгжөөх тийм хүч чадлыг бид нэр одоо авч чадахгүй бол бидний Христ итгэл ийм одоо үлбгэр болно. Үлбгэр гэдэг үгийг та нар сайн ойлгож байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр та бүхэндээ хэлхийг хүсэж байгаа зүйл бол юу гэхээр өрөвдөх, энэрх, даруусах нь маш их төвчээр шаарддаг. Тэгэд би та бүхнийг хүчээр ингээд нэг юм те. За яах вэ гэдэг ингээд өөрөө хохирол амсахгүй тулд төвчээр гэдгүй юм. Тэ? Зүгээр тэр асуудлыг шийдэх хүн нь өөрөө биш байх үед төвчээр гэдгийг. Хүмүүс татгаар юм шүд зоож байгаагаа төвчин гэдэг байхгүй. Тэр харин ч муу ээж магадгүй юм шүү. Харин ч бүр муу ээж магадгүй шүү. Яг тэгэхээр эзэн өөрийнх нь хүн те өөрийнх нь үг сургаалаас болоод ингээд хин нэгэнд бүр ингээд хорсоод чичрээд ингээд явж яхахыг харахыг бол хүсдэггүй гэж. Харин өөрт нь орхиж бурхан минь түүнийг та надад яаж хандахыг харлаа. Тэр магадгүй тэгээд ингэж байгаа. Юу хийж байгааг мэдэхгүй байгаа энэ хүмүүсийг уучлж өгөөрэй. Тэгээ энэ хүмүүс одоо яг Лотыг Авраам харж ирсэн шиг те. Лото энэ газар нутгийг бүгдийг нь бурхан битгаар төгчөөд тахад чи надтай нэг худаг болооцолтоод байгаа юм. Нэг ус болооцолтоод байгаа юм. Чи тэгээд нэг усны төлөө те бурхан чамайг ерөөх, ивээх, чамайг хамгаалах, чамайг хайрлах, энэрх тэр бурхантай хамт байдаг ахыгаа орхиод нэг зуднаар л хяран үгүй болох хонин сүргээ аваад салж нөхөд бэлэн байгаа юм. Яг энэ асуулт бол маш чухал зүйл. Бурханаар сонгогдсон, ариусгагдсан, хайрлагдсан гэдэг. Тэгэхээр энэ асуултыг одоо нөгөө түрүүний нөгөө муу зүйл хийхийг хүсэхгүй байгаа хүмүүсээс хийгээгүүдээ харамсаж байгаа хүмүүстэй ярилцж байгаа үедээ би хэлдэг л дээ. Бурхан чамайг сонгосон гэдэгт итгэдэг. Яасан нэг бурхан сонгоогүй харагдаад байна. Үгүй. Хүмүүс энэ асуултанд чиний талаар юу гэж хариулах нь чухал зүйл биш ээ.
Харин чи өөрөө бурхан намайг сонгосон гэж бодох нь, итгэх нь энэ хамгийн чухал зүйл аахгүй. Бурхан чамайг ариусгасан уу? Яасан? Нэг л юм намайг ингээд одоо зөв амьдралаар, ариун амьдралаар амьдарч байгаа гэдэгт нэг л итгэмээргүй байна уу? Итгэж чадахгүй байна уу гэж. Үгүй. Хүмүүс таныг ариун бус, хүмүүс таныг зөв бус гэж хэлэх нь нэгдүгээр асуудал биш ээ. Та өөрөө ариусгагдсан, ариун байдлыг сахидаг. Та өөрөө хайрлагдсан, тэр хайрыг хамгаалдаг, тэр хайрыг хуваалцдаг. Та өөрөө сонгогдсон гэдэгтээ итгэдэг юм уу гэдэг л асуулт байна. Хайрлагдсан гэж. Тэнгод зарим хүмүүс тэгдэг байна. Мэдгүй хайрлах хүмүүс хайрладаг юм шиг л. Итгэдэг хүмүүс ярьдаг шүү дээ. Яг намайг аварсанд нь л талархаа явжээ дөө одоо мань мэднэ одоо там дунаагүй дээ л талархаа явжээ зүгээр. Тэр одоо өрөөдөж мөрөөдөл бэлхэж дүүрээд мөрөөд байгаа нь хаанч байгаа мэдгүй гэж. Тэгж хэлсэн 2-3 чүнтэй таарч хэлсэн. Бүр өөх гэжсэн бүр өөх гэжсэн хүн тамаас аврагдсандаа баярлж ин тэгээд болоо шүү дээ сайн. Хүн зарим зүйл хүн зөгтгөө байхгүй. Жишээ нь эд баялаг хүн зөгтгөө байхгүй. Юу? Туркийн нэг мэрэгэн үг байдаг байхгүй. Эд баялаг гэдэг бол хэрэгжилж чаддаг хүмүүст л байдаг юм гэж. За тэр Туркийн үг чинь би Библиэлд байдаг гэж бодохгүй байна. Сонгогдсон, ариусгагдсан, хайрлагдсан гэдэг үг харин Библиэлд байдаг. Харин та өөрийгөө сонгогдсон, ариусгагдсан, хайрлагдсан гэдэгт итгэжээвэл та хэний дунд амьдарч явах нь, та ямар байдал амьдарч явах нь та хамаагүй. Исая тэгдэг ч гэдэг би бузар гурвалтай хүн. Би бузар хүмүүсийн дунд амьдардаг гэж. Гэтэл эзний одоо хэрв эзний одоо юунаас дахлын ширээнээс гал авчираад амын ариусгаж өгөөд амаа ариусгагдсан, сонгогдсон, хайрлагдсан тэр нэгэн Исая би хэнийг илгээх вэ гэхэд намайг илгээгээч, намайг явуулаач гэж хашгирч чадсан байхгүй. Тэр хашгирч явах үедээ нөгөө сонгогдоогүй, ариусгагдаагүй, бузар оролтой, бузар хүмүүсийн дунд байж л байсан. Харин тэр өөрөө сонгогдож, ариусгад, хайрлагдсан гэдэг нь чухал зүйл байсан байна. Исая маш өөдгөө хүмүүсийн дунд амьдарч байсан гэдэг хэрэг бид нар Библийг унших юм бол ойлгох боломжтой. Исаягийн оронд байсан бол ёстой бүр зайлуулаад оронд нь өөр хүн тавьчмаар ямар гой гайхалтай иш үзүүлгүүд, ямар гой гайхалтай эзний чиглүүлгүүд, эзний одоо үгсүүд түүгээр дамжуулан хүмүүс төр очиж байна. Гэтэл хүмүүс айгаа өөдгөө амьдарч байсан. Ховоо удаан амьдарч байсан. Хүмүүс өөрийнхөө хайртай хүмүүс улс гүрэн арт түмний аюулд оруулан амьдарч байсан. Гөрөвдмөр, инэрмээр, даруусмаар, төвчээрийг хүмүүс. Тэгэд нэг асуулт нь түрүүн та хайрлагдсан, ариусгагдсан, сонгогдсон гэдэгтээ эргэлзэж, өөрийгөө дорд үзэж, ингэж явж явах чинь. Таныг өрөвдөж, таныг инэрч, таны төлөө даруусаж, таны төлөө замаасаа гарч, таны хажууд сууж, таны төлөө цагаасаа татгалзаж, таны яриаг сонсож, таны төлөө өөрийнхөө хитвчнээс мөнгө төгрөг гаргаж тань руу илгээсэн тэр хүмүүс ямар ч мэдрэмжгүй хүмүүс гэж таваад байгаа юм. Тэд нар танд тусласандаа, таныг өрөвдсөндөө, таныг инэрсэндээ, таны төлөө цаг гаргасандаа харамсахсгүй. Харин тэд нар танд тусласандаа, таныг инэрсэндээ, даруусаад таны хажууд байж чадсандаа бурхан талархах. Тийм нэгэн байгаарай гэж. Өнгөрсөн 7 хоногт нэг пастор манад ирж лайв оролцоод манай пресийн лайвд оролцоод манай Ивэлийн хорын Батцуур пастор дараад нь намайг хүргэж өгсөн. Тэгээ бид хоёр машин дотор ялтаад ирж аха. Ер нь бол тийм шулуух ярьдаг. Аха би танд нэг хэдэн үг хэлвэл та хүлээж авах уу? Та сонсох уу гэж. Тэгэхээр надад бас хэдэн үг хэлмээр биш. Тэгээ би сонсноо тэгтээ өнөөдөр биш. Яг бол одоо ингээл бид хоёр нөгөө нэг суурьгийн намайг буулгах газар нь ойртож байгаа байхгүй. Би энэ цаг орох юм байна гэдгийг бол ойлгосон. Бас би юу сонсгож байгааг мэдэхгүй учраас чи дараа хэлээрэй. Ардаа яндрын ажилгүйгээр тэр үед над хэлээр. Тэгээ би харин дотор за эзэн минь манай суурьгийн над хэлхийг хүссэн зүйл
цаг алдсан битгий байгаасаа гэж бол залбирсан байна. За ингээд энэ дэлхий дээр Бурхны зан чанаруудыг гаргаж, Бурхны зан чанаруудыг гэрчилж, тэгээ Бурхны зан чанараар сонгогдож, Бурхны ариусгагдсан байдлаар бусад хүмүүсийг ариусж, хайрлагдаж, сонгогдож амьдрахад нь туслахын тулд биднээс Бурхан гаргахыг хүсэж байгаа тэр зан чанар бол өрөвдөх зүрх сэтгэл. Одоо тэр энэ зүрх сэтгэлээрээ энэрх, тэгээд бас даруухан байх. Тэгээд энэ бүхнийг маш их юм төвчээртэйгээр удаан хугацаанд үйлдэх, давтан үйлдэх. Тэр Бурхны одоо бид нар одоо мөн чанарыг харуулах сонгогдсон хүмүүс гэдэг л маш сайн ойлгож авах хэрэгтэй. Эфес номын 1:4 дээр энэ их олон удаа хэлэгдэг, олон удаа ч хэлнэ. Түүний өмнө ариун байхын тулд ертөнцийн суурьас өмнө танаас сонгогдсон гэж бол хэлж байгаа. Тэгэхээр сонгогдсон хүмүүсээр нь дамжин Бурхан өнөөдөр хүмүүсийг өрөвч зүрх сэтгэлээ, инэрлээ, өөрийн даруй байдал болоод өөрийн тэр аврах чадaltaй зөвхөсөлөлгөө биелүүлэхийг хүсэж байгаа. Бид нэр донд нь энэ хүнийг хайрлахын оронд харин хатгамаар байна. Энэ хүнийг өршөөхийн оронд харин шийтгэмээр байна Энэ хүнийг одоо юу гэдгийг аргадахын оронд энэ хүнийг харин илчлээд бүр шараад байхгүй болгоод ингэмээр байна гэж хэрвээ бодож байгаа бол асуулт байна. Нэг л асуулт байна. Хүмүүсийн таныг сонгогдсон уу, ариун уу, хайрлагдсан уу гэж ярьж байгаа нь чухал биш. Та өөрөө сонгогдсон, ариун, хайрлагдсан гэдэг юм мэддэг юм уу? Тэгэл асуулт. Тэгвэл танд юу дутагдаж байна? Таныг сонгох, таныг хайрлах, таныг ариун гэж итгэх, өрөвч зүрх сэтгэлтэй таныг инэрдэг, даруухан зан чанартай, таныг дэвчиж, тантай хамт явж чаддаг, тантай тохиролцож чаддаг, таныг сонсож чаддаг тийм хүнээр та дутж байна. Та дутж байгаа, өөрөө дутж байгаа. Тиймээс би хий гэж хэлэхэд Исая шиг эзэн хүч чадлыг өгөх бол тэгээ та бузар оролтой, бузар нийгэм муу туршлуудтайгаа тэмцээр муу хүмүүсийн дунд амьдрах л болно. Тэр үед эзэн өнөөдөр танд өрөвч зүрх сэтгэл, инэрл, даруй зан энэ гурван зүйлийг төвчээрийн дотор өөрийнхөө амьдралын бүхий л хэсгүүдэд, бүхий л цаг мөчүүдэд өмсгөж хэлж байна.
зогсож чадахгүй зогсож чадахгүй эзэн хансаа миний хай зогсож чадахгүй зогсож чадахгүй би баярлан бүжиглээ Kasura moranguna Bi bayırdan buçigde Mini emradetin doktor Bi bayırdan buçigde Bu kasura Энэ өглөө бид хамтдаа Колосой 3:12. Тиймээс Бурхнаар сонгогдсон ариун хийгээд хайрлагчдын хувьд та нар өрөвч зүрх, инрэл, даруй дүлгүүн зан төвчээрийг өмсөө гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгэд үнэхээр бид Бурхнаар сонгогдсон бас хайрлагцсан тэдгээр хүмүүсийн хувьд өрөвч зүрх сэтгэлтэй, инрэлтэй, даруй дэлгүүн зантай байх ёстой маа. Тэгээ энэ бүгдийн дээр бид нэр төвчээрийн өмсөөрөө гэж сая бас Бурхны үг бидэнд сануулж байна. Тэгээд яг Бурхны үг бол яг хэрэгтэй үедээ тэр хүмүүсийн зүрх сэтгэл болоод чихэнд хүрдэг. Тэгээ миний хувьд ч гэсэн бас яг хэрэгтэй цаг үед маань үнэхээр хэрэгтэй үгийг одоо хэллээ гэж бодож байна. Тэгээ бас өөртөө ч гэсэн хэрэгцүүлээд бодоод байж байлаа. Тэгээд биднэрт үнэхээр эдгээр зүйлсийн дээр төвчээрийг өмсөх зайлшгүй шаардлагатай. Энэ бүхэнд ангаараа байх нь бас өөрөө боломжгүй зүйл болчихж байгаа тий. Тэгэхээр бас энэ өглөөний өгт маш их талархаж байна. Тайлбар явах гэж шүү. За. Аха. Өрөвч төр сэтгэлийг төвчээрээр. Энерлийг төвчээрээр. Даруй занг төвчээрээр. Энэ дөрв биш. Энэ гурван зүйл. Харин гурвууланд нь төвчээрээр л өмснө. Гой байхын тулд эмэгтэй хүнд асар их төвчээр хэрэгтэй юм билэ. Ягаад тэгэхээр би хамгаалтын ажил хийсэн хамгаалагч байсан учраас бас би хорим зохион байгуулж ирсэн учраас тэрний гой харагдах гэдэг тэр стандарт нь тэр гой байдлыг бий болгох тэр цаг тэр зориулалт тэр нэг жижигхэн зүйлүүд ямар чухал вэ гэдгийг маш сайн ингээд ойлгож мэдж байгаа байхгүй. Би нэг охины төлөө сүлбээр нь зүйл гинэ. Сүлбээр нь зүү бодож ирснээр санаж байна. За юу болсон бэ гэхээр тэр охины палаж нь ардаа задраад. Тэгээ палажи нэг айгүй гоё юу гэсэн чинь болдгоо. Оёх гэсэн болдгоо. Тэгээ яах вэ гэдгсэн чинь сүлбээр нь зүгээр л лавтайдаа гэдэхгүй юм. Тэгээ би нэг хачин мохоо төмөр ардаа зүчээ яж юм. Тэгээ би хумсны цагаан лакаар сүлбээр нь зүг будаад тэнд байжсэн чимэглэлийг дээр нь наагаад тэр угаасаа тэр палажны нэг хэсэг юм шиг сүлбэрэн зөө хийсэн. Тэгээд тэр сүлбэрэн зөөний хоёр талд нь ингээд жижигхэн юм одоо хиймэл ингээд балжингараа гэдэг ч тийм цагаан цэцэг тэрийг ингээд яваад угаасаа тэр нэг юм товч юм шиг болгоод тэгээд энийг чи зөөхөө гэсэн чинь хүүш яхаа та энэ хаанаас хизээ олоод аваад ирвэ гинэ. Энд хийсэн юм аа. Та мэд ажралтаагаар тэ нэг палажнаас болж гэж би ах нь бол хэлмээргүй юм чаа палаж чамд ямар чухал юм бэ гэдгийг ах нь харж байна. Харин чамайг хүлээж байгаа хүмүүс палажийг хүлээгээгүй учраас одоо ингээл төрөний орж ирсэн ах шиг энийгээл гар мэдв. Тэр чи та чи хин блэ гэл ингээл гарсан. Тэгээд тэр охины хорим айгуугаа яаж жаргалтай болсон. Сая 10 жил болчихжээ ч гэлөө нэг стори нөхрийн стори явж илээд би тэрийг харж байхад тэнд ямар сүлбэр зөө харагдахгүй байлаа. Тийм болохоор биднээс тийм хайр ер нь биднээс ямар тань чанар гарсан байна. Тэр бүхнийг төвчээрээр л барьж байдаг гэдгийг өөрсдөө ч ойлгоё. Өөрсдөө тэр бүхнийг сайн сайхныг зориулдаг хүмүүст бас
төвчээр байгаа учраас л бидэнд зориулсан гэдгийг ойлгоё. Ингээ хамт залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн агуу эзэн минь таны хайр нэр агуу, та бол агуу. Та биднийг өрөвдсөн, инэрсэн, та бидний төлөө загалмай дээр хатагдан алагдах өөрийн хайртай хүү илжиг унуулаад бидэн лөө илгээсэн. Бид энэ бүхнийг мэддэг байж таны өмнө бардамнаж авах ёстой юм шиг ажиллаж чадахгүй. Харин бид төвчээртэйгээр авч чадахгүй байгаа зүйлүүдээ яагаад аваагүйгөө таны үгээс ойлгож, авч чадах зүйлүүдээ хизээ ямар тохиолдолд авах вэ гэдгийг ойлгож төвчээртэй байхад туслаач. Ариун сүнс минь биднийг зөвөр ойлгож, зөвөр удирдах, зөв цагтаа буруу газраач зөв байхад тусалж өгөөч. Бүх зүйл тань талархан бидний хайртай эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.